Британд монголчуудын холбооны дарга Цэрэн Батхтай уулзах гэж байна. За сайхан нааж гин үү та? Сайхан нааж гин. Баяр наадам өргөндлөг сайхан болж байна. За энэ жилийн баяр наадам хэр сайхан болов, хэр өргөн болов? За энэ жилийн баяр наадам ер нь урд жилийнхтай дүүцэхс өргөн дэлгэр сайхан боллоо. Өртгөөс харуулдаг 500 гаруй хүн хүүхдүүдтэйгээр наадсан байна. Энэ жилийн баяр наадмыг харж байхад бол британчууд ер нь бол баяр наадамд бол британчуудыг хэрж оролцдог болсон байна. Энэ ч одоо бас бидний хувьд бол монголчуудын тоом нь хязгаарлагдмал үед энэ монгол соёлоо уламжлалаа сурталчилахад бол бас тийм зөв алхам руу явж байна гэж бодож байна. Энэ сур харваан дээр за мөн бүхэн барилдаанд ч гэсэн гадныхан нэлээд оролцож байгаа харагдаж байгаа юм. Гадаад бүхчүүд нэлээд байна. Гадны харваачд бас нэлээд хэд байх шиг харагдаж байна. Тий, ер нь одоо бас манай үндэсний бүхий чинь сонирхоод гадны одоо британчууд байна. Одоо сая үндэсний бүхий дээр ч одоо 2 ч хүн бүрэн хэрэгэлтэй одоо шуудахтаа гараад байваагаа сайхан хийгээ сурцсан. Ингээд гарч ирээд барилдаж байна. За бүр хоёулаа ингээд 2 жилээс өмнөөс эхлэн ер нь барилдаж байгаа. Тэгээд ингээд үндэсний бүхий YouTube-ээр их сайн судалсан байна. Барилцыг судалсан байна. Мехийг судалсан байна. Өөрөөсөө бас одооны урлагаар хичээлдэг улсууд байна нэг нь. За бас сур дээр ч гэсэн бас гадныхан ер нь сурд бол нэлээд өргөн оролцдог. Бас дэлхийн нийтийн спорт лооч хэрэг болоод байна. Энэ тайз засал элдв хүмүүийг ер нь яаж шийдсэн бас их айтайхан гоё шийдэлтэй харагдчихлаа. Ер нь одоо яг ингээ харахад бол тэр бол тийм Монгол гэр сууж байгаа өнгөстэй харагдаж байна тийм ээ. Энэ одоо хаанхын хэний шийдэл загвар вэ? За ер нь яг бид нэг гэр байдлаар засах гэсэн тийм санаа бид нар байна. Нэг номадыг түүн хамтлагийнх маань бас энэ тоглохтой бас ардаа нэг иймэрхүү хэлбэртэй засах гэсэн ингээд. Тэгээ энэ маань одоо бидний манай хүүхдүүдийн тоглож байсан хуучин трамплины хүрээ байгаа юм. Тэ өсөрдөг. Тэгээ тэр нь хуучин нэвдрэхээр нь би ингээд зарим нь харгаад нийлүүлээд ингээд нэг юм хүрээ хийгээ. Тэгээд Монгол руу захиалаад хийлгээ хэлүүлээд аваад ирсэн тийм. Энэ тоон яаж бүтсэн? За энэ чинь бас олон талын юу вэ? Ноотенхеймийн монголчууд маань нодлын цагаан сараа тэмдэглэхдээ бас нэг юм гэр хэлбэртэй тай зассан юм байна. Тэрний тоол энэ ч одоо цагаан хөөсөн цэрээр хийгээд ингээ улаанаар бодцсон. Тэгээ хөнгөн. Тэгээ ингээ хаахаар одоо холоос гэр дотор л байгаа юм шиг байна. Ороо суухаар гэр дотор л байгаа. Энэ бол бас яг хөө мэдээж энэ гадныхан олон ирж байгаа. Энэ төрж байгаа хүүхдүүд байгаа. Тэднэрт бас энэ Монгол гэж нэг иймэрхүү юм байдгийг тэрнийхээ бэлэг тэмдгийг харуулж байгаа юм байна гэж би хувьдаа ойлголоо. Одоо анх одоо энд байсан Монгол ангачид зочихгүй болчихж байгаа юм л да. Нэг харсан юм байна гэх тийм. Энд байхгүй байсан хүн бол очиод ингэ одоо юу хөөрөх юм гээд. Тэгэхээр наацхийн зочоог нь гаргаж байгаа тийм. Тэгээ энэ соёлоо танилцуулах. Тэгээ бас энэ ч одоо ийм байгууллагаар хүмүүс зураг хөргөө хавуулж байна. Одоо Facebook, social network сайн харах байна. Хүүхдүүд нэлээд харагдаж байна. Ер нь бол энэ хүүхдүүд болон молчроод байх шиг харагдаад байх юм. Хүүхдүүдэд зориулсан бас янз бүрийн уралдаан тэмцээн нэлээд боллоо шүү дээ хэд хэдэн тэмцээн. Тэгээ энэ жил бол бас нэг энэ жилийн наадмын өрөм сонсох хүүхдийн барилдаан зохион болоо 6-аас 8 9-ээс 11 нас одоо Англид үндэсний бүх сонирхчдын клуб гэдэг бүлэг гэж байгаа. Тэрнийг манай хаж ажиллуулж байгаа юм. Бат хоёр маань бүгчүүдээ дасгалжуулаад одоо шуудгаар эцэгт нь хэлж хангаад ингээ сайхан барилдаана зохион байгуулаа. Хүүхдүүд маань ч оронд бас их тийм урамшиж Монгол бүх нэг юм байдаг юм байна. Одоо энэ талбай дээр гараад олонний өмнө барилдах гэдэг тийм сэтгэлийн юмнуудыг бас өөртөө суулгаж авч байна. Тэгээд хойтонгоос эдгээр ч монголжол илүү барилдаан суугаад явна гэж найдаж байна. Монгол хүмүүжлийн нэг хэсгийг өөртөө бие сэтгэлээрээ мэдэрч чинь гэж хэлж байна шүү дээ. Тий, одоо эн чинь тэгээд өөрөө оролцоод яваад хажууд нь томчууд барилдаа гэхээ тэгээд цагаараа мэдрээл юм л да. Тий. Дараа жилийн наадмаар ер нь яачвал илүү сайхан болчих юм гэж бодогддог. Олон жил наадам зохион байгуулж байгаа хүнд танд одоо өөр ямар санаа оноо төрж ийн. Эсвэл нэг тэгчгиймсэн гэж бодоод хийж амжихгүй байгаа зүйл бий юу? Ер нь бол яг одоо энэ наадам баяр наадам маань олон улсын хэмжээний фестивал одоо соёл сурах тийм хэмжээнд хүрээсэй гэж боддог. Одоо бид нар ингээд одоо сайхан маахнараа анд доктор нэж энд чинь бас урлаг соёлыг сурталчилсан бүтээгдэхүүнээ таниулсан ингээд бүр нэг тийм гэж байдаг шүү дээ. Тим хэмжээнд очиасаа гэж очих хүрэгч юмсан гэсэн санаа байд. Одоо энэ англичуудын сонирхол ихсэж байгаа нь бол бас тэрний үндсэн хөрс тавигдж яах гэсэн үг. Яарад явах те. Тэгээд ингээл аажмаар явж ятал жилээс жил хойтон бас англичуудыг 2-3 майхан дээр юм хэмээн үзүүлээд харуулдаг ч юм уу тийм болгоод ингээд илүү англичуудыг авсраад юм хэмээн зараад бизнес хэлбэрлэлд ч бас оруулж ин тэр болох тийм юмнууд бол санаанууд бий. Өөрөөр хэлэх юм бол Монголынхоо соёлыг илүү олон хүнд түгээе. Илүү олон хүний оролцоотой болгоё гэсэн санаа байна шүү дээ. Одоо илүү гадныхан бас илүү түгэе. Бид нар өөрсдөө бас өөрсдийнхөө соёлыг уламжлалыг хадгалаад энд бас таниулсан зэрэгс гадныханд бас хүрье таниулъя. Тэдний оролцоог бий болгоё гэсэн тийм хүсэл сонирхол одоо тэмүүлэл байна бид нарт одоо. За энэ бол яхахгүй магадгүй Монгол хүн болгоны бодож хүсэж байх ёстой зүйлсийн нэг байхаа. Таны энэ одоо бодож хүсэж байгаа зүйл биелэх болтгоо гэдэг ерөөл төвшүүлээд ярилцлага өндөрлөё. За баярлалаа. Айх баярлалаа.